За өглөөний юм. За өглөөний юм дээ. Нөө сайхан марсан та. Оо тавлаг сайхан. Ийм гоё газар одоо сайхан амархастай яах вэ? Тийм томоорынхаа ирэг дээр энэ сайхан уул усын нөмөрт сайхан амарлаа. Ястанк нам унтлаа шүү дээ. Тэгин энэ сайхан агаарт бол хүний ноёр бол сайхан ханддаг юм лээ. Нам унтаад өглөөний цайнаас хоцорсон байна. Өглөөний цай тэгээд яг манайх өглөөний цайг болохоор ерөнхийдөө нөгөө хүмүүс амраад ирдэг болохоор бүр өглөө эрт өгөхгүй л дээ. Тийм үү. Тий, ер нь бол нөгөө хүмүүс бас жоохон амраад унтаад тэрснийхэн дараа гээд 9-с хойш тэгээд 10 хагас хүртэл өглөөний цайны хугацаатай. Тийм үү. Зүг. Тий. Хонож амарсан хүнд бол заавал өглөөний цай өгж байгаа. За. Энэ өглөөний цай нь болохоор нөгөө үнэндээ орцсон байд юм байна нөгөө. Үнэгүй байд юм уу? Тий, өглөөний цай бол тий амарж байгаа хүмүүст бол үнэгүй. Тий. Зүг. Амарж байгаа хүмүүст бол ер нь өглөөний цай заавал өгдөг. Товлог өглөөний цай юу? Яг хөө энэ болохоор ер нь нэг сүйтэй obvious байна. Тэгээд нөгөө казак аргаар хийсэн нэг одоо бин гэх юм уу да. Өнөөдөр бол бин таацсан байна. Яг өглөө шинээрээ бин хайраад эсвэл боорц хайрдаг байгаа. Тоогоч нар манай. Тэгээд хонжоо болохдоо нэг өглөөний цай бол өөр байх юм байна тий. 3 хон бол 3 удаа өөр цай өөр тийм гэсэн үг. Нэг юм давтахгүй гэсэн. Нэг юм давтахгүй. Ер нь бол 3-4 төрлийн өглөөний цайны төлөлттэй гэсэн үг. Энтлийн зүүн талын одоо Төвийн аймагуудаас наашаа Алтай таван богдыг зорж ирж байгаа. Тий. Бүр ялангуяа 1000-аас дээш километрээс ирж байгаа хүмүүс яг аймгийн төв рүү ойртонгуудаа Алтай таван богд орохын өмнөх яг нэг зогсоолны толд нуурын ирэг дээр байдаг энэ амралтууд байдаг байхгүй юу? Энэ яг даваагаар даваад ерөөсөө эндээс л ихнэ шүү дээ. Эндээс ихэндээ баялгийн яг нөгөө тэгэл амралт зугаалгын яг нөгөө үзэж харах газар одоо байгалийн сайхан газруудын толд нуурын иргээс эхэлж байгаа. Манай баялгийн ямын хувьд бол тий. Тэгээ энэ толд нуурын ирэг дээр бас нэг амралтууд байдаг. Манайх болохоор энэ жил шинээр нэгдсэн. Сая 7 сарын 5-наас эхлээд удаагүй тий. Тийм байна. Одоо тэгэл цаашдаа хийх юм бүтээн байгуулалт одоо ч гэсэн үргэлжилж байгаа. Хийх юм зөндөө байна. Зүг. Дүүг нь нутаг Баян үлгий. Өрөөсөө нутаг. Тийм, Баян үлгийн үлгий сум аймгийн төв гэсэн үг. Энд одоо менежер. Энд зохион байгуулагч менежер ажиллаж байгаа. Олон хүмүүс яагаад харин одоо нэг манай зохиолоор байлах гал тий. Харин тийм сайхан хоолоор үйлчлэх гал. За танай амралтын газартайхан бас танилцах гэж бас ирлээ. Тэгээд биднийг бас өгдөж хүлээж авсан танай хамт олон танай удирдлагууд захирлууд бас талархж байна. Тэгээ энэ толгойн юунд нь очичоод бид нар бас нөгөө Баян үлгийн төвд нөгөө 9 давхар одоо тий 10 давхар байж байна. Тийш бас орно. Бидний эсхий туурхт нэвтрүүлгээр бас энэ Монголынхоо зүг болонд байгаа энэ аялал жуулчлалын чиглэлээр явж байгаа ресторан зоогийн газар тийм ээ. Энд одоо хөгжүүлж дэвшүүлж явж байгаа тухайн одоо Монгол одоо казак болон хоолныг одоо хөгжүүлж явж байгаа ресторан зоогийн газруудаар бид нараас ингэж орж үйлчлэгээ болгох бас нэг онцлог байгаа тийм. Тухайн амралтын газар өнөө зочид буулууд өөр ингэсэн гоё нэг үйлчлэгээний бас нэг юм соёлтой бас нэг өөр ингэсэн бас нэг юм нэр юм уу брэнд бас нэг юм хоолтой байдаг. За ийм зорилгоор анханаас ингээд Монголоо төөрөөд аймгийн төв дээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа ресторан зоогийн газар амралтын газрууд дээр яваа амралтын газруудаас ингээд яваад байна. Энэ өөрөө бас эргээд одоо бас гадны болон дотоодын хүмүүс бас сайхан аялал жуулчлалын сайхан тий одоо түгээж байгаа юмнаас сайхан мэдээлэл болгох хүргэхтэлтэй биднээс ингэ явдаг байхгүй. Тэгээд энэ удаа бас танах толгой амралтын газраас нь бас зорж ирж байна гэх юм байна. Хоолой жойд гадуур сахад бас танилцъя бас тийм ээ. Тэгээ баярлалаа. За хоолны тал дээр одоо танах яг ямар хоолууд болцсон байд. Ер нь нэг амралтын газар үүсгэх нэг онцлог бас нэг юм өөр нэрийн хоол ч юм уу нэг юм байдаг тийм. Юу л яг сонсохдоо жоохон үзбек жоохон хоолууд талдаас айгүй. За манайх энэ жил шинээр нэгдэж байгаа болохоор
яг нэг онцлог нэг хоолтой болъё гэсэн зорилготой Өзбек улсаас мэрэгжлийн тоогоос авчирсан байгаа. Тий. Өзбек улсаас мэрэгжлийн тоогоос авчирсан тэр хүн болохоор одоо Өзбек үндэстний плов нөгөө одоо манайхаар бол будаатай, ургатай, төөстэй хоол хийх юм. Алдартай шүү дээ. Тий, алдартай. Сайн нэг бас Өзбекүүд л шүү. Тий, Өзбекүүд тийм. Ширмэн тоогоо одоо яг тоогоо нь гол нь үү тий. Ягаас нэг сайхан танилцээ тий хүү. За тэгээ. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За ингээд гэр бүл дээрээ хүмүүс их айлтдаг. Эндээ бас ингээд сайхан болвол илсэн болвол байна уу? Тэгээ элсэн болвол хүмүүс одоо энэ манай ерөгч нь угаасаа өөрөө байгалийн элстэй болохоор шууд тэрэн дээр волейбол хөл нүцгэн тий хөл нүцгэн тоолохоор волейболын зүгээр сэтгийг тавьж өгсөн байгаа. Саксны талбай бол яг одоо шаардлагын хангацсан тий гадна саксны талбайн шаардлага хангацсан бүрэн болцсон. Ийм саксны талбай хийхийг зорьсон. Ааха. Волейбол тэгэл элсэн дээр одоо хөл нүцгэн болчих гоё шүү дээ. Тий тэр бас нэг хөл нүцгэн элсэн дээр явахад бас нэг ядаргаа тайлдаг гэж ярьдаг шүү тий. Өөрөө тэгээ бас нэг эмчилгээ л байгаа байхгүй. Нэг талын тэр эмчилгээ тэгээд нөгөө энэ нарны халуунд бас энэ элсэн бүр нүцгэн хөлөөр явахад бүр гоё мэдрэмж өгдөг байхгүй юу. Ааха. За тэгээд одоо нэг хонож амарж байгаа хүмүүстэй өглөө нэг хайлт нэг дасгал хөдөлгөөн хийгээд биеийг нэг жоохон ширэгжүүлэхэд нэг ийм нэг ганц хоёр юм тавьсан байгаа. Бас тий. Тавьсан байгаа. Өглөөний гимнастика хийхээр. Ааха. Хүүхдүүд гэсэн бас нөгөө тоглох орчин байна шүү дээ тий. Одоо нөгөө гэр бүл дээр явах хүүхдүүд бас нэг тоглох орчныг бас бүрдүүлсэн тий. Ааха. Тий. Манайх тэгээд дийлэнх газруудад нэг зүгээр нэг гослоор тийм л байдсан шүү дээ тий. Манайх болохоор арай хүүхдүүдийг нэг одоо хүүхдүүд чинь бүр уцнаас салхаа болсон. Тим юм бас жоохон холдуулах гэдэг ийм амралтын тий. Жоохон ноосолдохоор тий. Ингээд гүйгээд юу яагаад ноосолдоод одоо ядрах хүүхдүүд яль болох ядрах тий. Тий. Одоо биеийг юу тийм орчин бүрдүүлэх тийм зорилготой ийм тоглоомод тавьсан байна. Тэгээд эд чи хөл нүцгэн тэгээд энэ элсэн гоё тоглоом. Адилхан тий энэ яг байгалийн элс тий. Массаж болоод тий. Толбын иргэн өөрийнхөө яг байгалийн элсээрэл байгаа гэсэн үг. Толон нуур ч одоо дагцтай цэнгэг нуур шүү дээ тий. Ер нь цэнгэг нуур. Ус нь ерөөсөө ямар ч одоо бүр давсгүй гэх юм уу да шууд ууж болохоор л тийм ус. Цэнгэг тий. Тийм устай нуур байгаа л та сайхан. Сайхан. Одоо тэр дээр ч толон нуур харагдаж байгаа гэдэг. Ингээл одоо энд ирснээрээ хүн болоод одоо ийшээ сайхан уул руу хад руу гараад энэ чи бүр ингээд тойроод ингээд явдаг шүү дээ. Тэгээ энэ тол энд ирснээр бас ингээд ийшээгаа ингээд энэ яг энийг тойроод явгууд айгүй гоё байгальтай шүү дээ. Энийхэн тогоонд тий. Тэгээ энд амарснаар хүн ийшээ сайхан байгалаа үзчих чинь. За энд ирээ сайхан амраад одоо тэгээд баруун тийшээгаа Алтаа товн богд их Даян нуур, Батн нуур гэдэг одоо их хөхрөө баг хөхрөө гэдэг ингээд Монголын одоо хил хязгаар тултал одоо аялдаг үстэй. Хүмүүс маа нөгөө шууд Алтаа том богд үзчихээд тэгээд буцаад ах шиг нас санагдаад байдیں۔ Зарим нэг өөр гадын зөв мэдэхгүй болоод нэг жоохон орхиод байна уу даа гэж. Тий. Сүүлийн үед одоо хүмүүсийн толбоныг мэдээд л байгаа л да. Алтай том богд руу ялангуяа айлсан хүмүүс энд нэг өдөр хоноод энэ сайхан нуурыг үзээд явбал бүр гоё байдаг. Бас нэг Монголын одоо нэгэн талтай тав богд руу зорж байгаа яг зам дагуу ийм сайхан байгалийн сайхан газрыг үзэхгүй яваад байх юм бас харамсалтай. Энийг хийгээд өгөө хүнгээ сонсохоор юу байдаг юм бэ? Ядаргаа тайл. Бид нэг ороод сэлээ шумхаас илүү энэ байгалаас яаж одоо амруул гоё өөрсдийгээ бид нар хэмжиж болох юм бэ? Яаж амруул одоо бид нар өөрсдийгээ эрүүл байлгаж чадах юм бэ? Тэр тий яаж сууж харуул одоо тэр байгалаас тэр гоё энерги хэрчмийг авах юм бэ гэдэг бас нэг юм цаанаа бас нэг юм чиг бас байгаад байгаа юм шүү дээ. Тийм ээ. Одоогийн хүмүүс чинь өдөр тутмын байнга л тийм зүг аялдаг болоод байгаа шүү дээ. Айгуу гоё. Нэг үе бодвол энд айгуу гоё сандалтай юм биш тий. Ер нь сандлууд тавьж байгаа биш шүү. Юм хийгээд байгаа юм байна да. Юм хийгээд л байгаа. Өшөөд гоё болох юм байна тий. Шоо гоё болно. Сайхан юм хийж байгаа юм байна. Сайхан бас ихлүүлж байгаа юм байна. Бүр их хоошиг ингээд. Энэ яг нөгөө хүнийг ингээд амраадаг зорилготой тий зорилготой ингээд шууд ингээд суунгаа гараа ингээд тавиад хапа. Энэ их гоё ингээд нүдэнд их гоё ингээд тайвшруул.
Ингээд амрын шүү дээ. Тэгин. Яг ингээд яг энэ цаанд тааруулсан байдаг байхгүй юм чи бүр ингээд. За энэ нөгөө ялангуяа сүүлийн үед ирсэн хүмүүс болгоно нэг байгалийн сайхан газар ирсэн чигээс нь одоо тий байгалийн сайхныг хүснээс гадна өөрсдийн нэг дурсгалын нэг зураг авахулмаар санагддээ шүү дээ тий. Тийм зорилгоор одоо ялангуяа хос гэр бүл тий хайрыг түгээс гэр бүлийн хосууд гэдэг ч юм уу тийм хүмүүсийг одоо яг энд нэг зураг авахулаасаа цаана яг тий зориулт хийсэн цаана тэгээд ийм зүрхэн хэлбэртэй цаана яг толбоноор нь харагдаж байгаасаа гэсэн тий зорилгоор ийм нэг зураг авахулах нэг сайхан нэг цуугаа юу яах ийм оршин бүрдүүлсэн байгаа да. Яа. За манай гэрнүүд болохоор бүгд ер нь 4 ортой. Цомцог гэрнүүдээс террастай цомцог гэрнүүдээс гадна капсул байшин бас ашиглалтанд орж байгаа. Капсул байшингууд нь болохоор дотроо нойл дүүштэй тий бүрэн одоо амрах боломжтой уусанд орох боломжтой сайхан. За ингээд одоо хоног нь ямар үнэтэй байдгийг юм. Хоног нь гаднаа гоё ингээ бас юутай юм байна шүү дээ тий. Террастай тий. Одоо өглөө оройдоо бол суугаад нэг сайхан агаар амьслаад гэх юм уу тий. Тэгэл суухаар зориулттай ийм террас хийж өгсөн байгаа. Гэрнүүд болохоор одоо Монгол гэрийг одоо энэ Монголд байгаа бүх амралтууд одоо сүүлийн үед ийм цомцог гэртэй болоод байх шиг байна. Тэгээд бид нараас бас тэр трендийг нь дагаад ийм цомцог ингээ зогсохоор хаана их дотор бол тоо ер нь бол өндөр тий. Монгол энгийн Монгол гэрнээс хамаагүй өндөр л тоо энэ. Эсхий дүүргтэн үзүүлж байна. Гаднаа ингээ сайхан гарч. Нэг алхаар гаднаа гарч ирэл байглаа үзээл. Яг тийм. Хоёр алхаа нэг алхаал тэгэл гэрдээ сайхан гэртээ ороод энэ орчныг сайхан бас бүрдүүлж өгнө гэдэг чинь бас үйлчилгээний амралтын газрын бас би онцлог юм болов уу биш үү бас. Тэр хүнд ямар тав тух байна. Тэр хүн одоо амрах за тэр амрах те ирээд тэр хүн ирээд одоо амарж яхад тэр тав тух болон тэр хоол тэр байгаль гэл бүх юм л орондоо юм цогц уялдаатай байж ш л одоо гоё үйлчилгээний одоо нөгөө онцлог нь тий байж ш хүндээ иргүү тэр бүрэн таашаалыг тэр хүнд бас мэдрэмжийг сайхан өгдөг. За баярлалаа. Тий сайхан өргөг орж сонирхох юм. Яг та хол байгаа хүмүүстээ сайхан мэдээлэл хүргэе тийм ээ. Ийм амралтын газраас байдаг юм байна гэж. Оо ямар сайхан гэр байна. Айгуу зай томтой юм тий. Яа. Ингээд ороод ирсэн чинь юу нэр чинь модон дунд байгаа юм шүү тий. Нөгөө модон үнэртэй дээ тий. Цэвэр байгалийн модоор хийцэн. Тэгээд яг нөгөө энэ арилахгүй хизээш арилахгүй юу? Ер нь тэгээд бүтэн жилээрээ бол энэ модны үнэр нь гарчлаа ингэсэн. Байж л тий. Ямар гоё бэ нэрээ. Экорч модон орон мод тэгээд гэр нь одоо мод. Ер нь төмөрийн мод энэ дээрээс юм алга ба шүү. Тий аль болох тий байгалийн болох гэж хишээсэн. Тэгээд нөгөө уламжлал яг эко тал. Тэгээ гоё нөгөө марлынхаа нөгөө хоньны юу эсхий. Агаас хилэгдэг гэж байгаа шүү дээ Монгол эсгийж. 5 6 хүн бол орчихл юм бэ. 6. Гэрбүлийн 2 хүн ор дээр унтаад бас өөр ор өргөн те. Бас энэгээр их онцлог юм биш үү бас. Бас те боломжтой байсан. Боломжтой тийм ор өргөн болохоор бас яах вэ? Манай амралтын газрын нэг тал нь болохоор ер нь манай яг амралтын газар дээр архит дарсан юм зарагддаг байгаа. Яг хүмүүс өөрөөсөө нэг гаднаас авч ирээд нэг ууж болно. Гэхдээ яг бид нар өөрөөсөө архит дарсаас аль болох хоол байх. Хүмүүст энд ирэх хүмүүс бол энэ бусдыгаа хүндлээд энэ байгалийн сайхныг мэдрээд амар амгалан сайхан амарч байвал тийм сайхан газар тэгэл харуус хэрэггүй шүү дээ. Харин тий. Сайхан гоё агаарт гоё амьдрал сайхан яг л өөртөө нэг гоё тэр би эрүүл мэндтэй гоё зарцуулах. Эсхий дүүргтэн үзүүлж байна. Энэ болохоор одоо дотор хийсний ортой. За энэ нь болохоор дотроо том нэг ортой. Одоо гэр бүлийн хүмүүс зориулсан гэсэн тий. За. Том нэг ортой гэр бүлийн хүмүүс зориулсан гэсэн үг. Тэгээд дотроо нойл дүш тий. Цэвэр ус. Шууд нөгөө юу яадаг тогтоо тий бүх юмыг дотроо шидэж өгсөн. Одоо халуун устай. Тэгээд тогтоо гэсэн үг л дээ угаасаа энэ угаасаа тоог байгаа болохоор. Энд болохоор гол нь юу яаж байгаа гэхээр бүр холоос
явж байгаа хүмүүс шууд ирээд одоо сайхан усанд ороод шууд амраад энэ байгалийн сайханд амрах тийм орчныг бүрдүүлж Нэг өргөн ортол юм биш үү? Нэг том өргөн хосууд зориулсан ялангуяа тийм. Энэ нь болохоор яг нөгөө буудлын одоо том хотуудад байдаг одоо одоо нэг 3-аас дээш одоо нэг люкс өрөөг юм болохоор энэ байгалийн сайханд авчирд нэг өрөөгөр нь ингээд тавьсан бай. Тийм л юутай гэсэн үг. Сайхан зурж байна уу та? Таны ажил өндөр үү? Тавлаг уу? Монгол их орон дээрсэн сайхан байна уу? Хэдэн жил болж байна? Монголда қандай екен? Осы жерде жұмыс істеген жақсы ма? Жұмыс істеген жақсы Монголда. Менге жақсы адам. Хүмүүс нь сайхан байна. Монгол улс сайхан гоё тал нутаг сайхан байна гинэ. Агаар салхин чиглэсэн сайхан байна. Надад таалагдчих байна гинэ. За. Ирээд одоо хэд хэр удаж байгаа? Ирж ирсэн үү? Тий, урд нь ирж байгаагүй. Ирээд 2 сар гарсан болж байна. Яг манайх шууд Узбекистанаас ер нь урилгаар авчирсан таваач байхгүй юу? Оо зөв. За, одоо ер нь бол болоо хоолны тухай бас харилцуулаач. Ямар их түүхтэй их үүсэл нь юу юм те? Одоо Узбек улсаар нэг олцсон хийж энэ хоолны талаар гарал үүслээс нь түүхээс нь жоо харилцуулаач. Плутуравайсанс. Қалайстейтін. Қандай істейді? Мойны қыздырады, етін салады, етіні қабырып алып, сабызын салады. Су салады, одан кейін күрішні салады. Болды, плов битті. Ерөнхийдөө ингэж хоолыг бол ер нь ийм ширүүн тоогоонд хийдэг, ил галт тийм. Тэгээ ширүүн тоогоо ийм. За манайх болохоор өдөртөө нэг 30-аас 50 хүний порц хийдэг. Тий. Нэг тоогоор. Яг нэг удаад болохоор ер нь 25-аас 30 хүний хийдэг байгаа. Ерөнхийдөө нэг манайх 2 удаа хийж байгаа өдөрт. За тий. Нөгөө ачааллаас хамаарат. Энэ юу нь болохоор Өзбек плов нь болохоор ерөнхийдөө нөгөө будаатай хуурах шиг хоол байгаа. Яг хийхэн болохоор эхлээд сайхан тоосоо юунд махыг тоосон шарна. Тий, тоосон шараад. Тий. Үгүй биш. Хоньны мах штэ. Хоньны махыг тоосон сайхан шараад тэгээд махан болонгуудаа дээр нь одоо хийх амтгшуудаа хийгээд одоо юугаа хийгээд лувуугаа хийгээд дараа нь дахиад нэг сайхан шанаж жагаад дээр нь таглаж байгаа шанаад ус хийж жоохон шанаж жагаад махан бүр яг зөөлөн болонгуудаа тэгээд нөгөө будаагаа хийгээд сайхан будаагаа хийгээд тэгээд юу хийдэг. Хэдмээр очиж шүү дээ. Будаа нь одоо нөгөө яг будаа болдог агшаах ухсаагаар нь яг болдог юм байна. Тийм л дээ Өзбек плов болохоор яг үндсэн зоогон байгаа. Одоо манайхаар юу гэхтэй одоо бууз хуушир шиг яг өдөр тутамдаа тий ялангуяа одоо Өзбек улсын нөгөө хүндэт зочиндоо бас өгдөг тийм хоол гэсэн. Ер нь бол Өзбекүүд ялангуяа өргөн хэрэглэдэг хоол нь энэ Өзбек плов байгаа. Тэгэд угаасаа дэлхийд даяар Өзбекүүд чинь дэлхийн бүх том хотуудад Өзбек тоогоочтой Өзбек гал тоогоотой байдаг юм байна. Ялангуяа одоо дэлхийн бүх хотууд том хотуудад Өзбек плов гардаг, олж идэх боломжтой байдаг гэдэг бас нэг тийм сонирхолтой байна. Тэр Өзбек хүн байж энэ тэр орчны юм уу одоо тоогоо одоо юу гал тоогоо хэрэглэн ингээд бүрдэж шít тэр энэ плов гэдэг бол юу биш тий. Тий. Одоо энэ бол нэг хүний порцоор хийх ямар боломжгүй. Тэгээ нэг хүний порцоор хийх ямар ч боломжгүй. Хамгийн багадаа одоо тий 10-аас 15 порцоор хийдэг байгаа. Орос улсад ажилласан, Орос улсын Владивосток хотод 7 жил бас тоогоош хийгээд ажиллаж исэн тийм туршлагатай юм байна. 16 жил шеф. 16 жил.
Power. Ресторан байна. Монгол дээрээ бас энэ Узбек хоолой бас ингээд бас ингээд ирж байгаа жолтой бас энэ өөрийн Узбек улс орныхаа толгой бас тий сүнслэг хоолыг бас ингээд шийдэж байгаад бас танд талархаж байна. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Эдэн гозгомоо юм зэ? Эд гозгомоо. Таасан гүрш болгоно. Зөвхөн одоо будагийн болол нь ингээд махыг хөлдөхгүйгээр Махыг өдөхгүйгээр будагийн ингээд хойлж байгаа дараа нь яг будаан болонгуудаа бүгдийг хойлж юу ачдаг байхгүй. Тэгээд махан доор байгаад байдаг. Будаан болонгуудаа будаагаас нь аваад махыг нь доороос нь ингээд аваад нэг порц хийж болгож тавьж өгсөн байгаа. Хийж өгсөн байгаа. тэр доолын мөрөнд хотохгүй биш үү? Хотохгүй тий. Зөв. Мах нь ингээд доор мах өөхөн болохоор доор нь байгаад байдаг. Будаан болохоор ингээд дээр нь энэ дундан байгаа нөгөө будаанууд нөгөө юу яахын тулд буцахын тулд те бас ингээд юу уурыг нь нааша тий уурыг нааша гаргаж өгч байгаа гэсэн үг те. Манай хэд яг нөгөө 10 сарын эхний 7 хоногийн юунд бол бүргэдийн байр болдог. Тэр үед бол манайх нээлттэй байна. Тоошууд нь бүх одоо галт байгаа нь бүх багаар нь яг ажиллаж байгаа гэсэн үг л те. Тэгээд гадаадаас бас бүргэдийн байраад жуулч бас ирж байгаа. Одоохондоо бол шууд захиалгын аваад явж байгаа. За ингээд одоо өөрийн одоо Узбек улс орныхоо үндэснийхээ тий нэгэн сайхан зоог болсон полоо хоолоор бас байж байгаад эрхэм тогооч танд талархж байна. Арах мэд. Юу нь одоо юуны махаар хийдэг? Полоо Кандай эт бинстэд нэг хамаагүй юу? Баран гойн гэж. Ер нь бол хоньны махаар хийдэг гинэ. Хоньны мах хамгийн зөвөн байдаг гэнэ. Хоньны махаар. Хэдэн настайгаас хоол юм? Нишижасан замбир тамах степ павар степ бас. Игрэвэж ясан. 25 наснаас эхлээд тоогош хийдэг гэсэн гэнэ. Хоол хийдэг гэсэн гэнэ. Зөв. Ямар гоё амттай юм бэ? Одоо энд яг Узбек хоолнуудаас яг ямар хоолууд байна? Полоо, өшөө одоо ямар хоолууд вэ? За манайх Узбек плов гарч байгаа. Саяны хийсэнчлэн нөгөө шашлаг шодлогны төрлүүд бас давхар гарч байгаа. Энэ тоогош маань хийдэг Узбек тоогош маань. Тэгээд нөгөө Узбек шурба гэдэг шөртөө Узбек хоол. Тэр нь бас гараад эхэлсэн байгаа. Дээрээс нь адилхан манай Монгол Казак тоогоч нар бас үндэсний хоолнуудыг бас давхар хийж байгаа. Бисбармаг. Тэгээ бисбармаг ер нь захиалгыг хийж өгч болно. За аймгийн төвд Баяулгийн аймгийн төв дээр байгаа Медиана 10 давхар тий. Тэрээс тийш очиж байхад танилцээ да. Одоо тэнд байж байгаа хүмүүс маань бас ийш яриад энэ хоёр маань өөр ингээд нөгөө бас хоорондоо одоо холбоотой бас сайхан ажилтдаг ийм сайхан үйлчлэгийн газар байна. За дээр нь одоо аймаг сум оронд байна сайхан гадны болон үндэснийхээ хоолныхаа соёлыг хөгжүүлэх, мөн гадны улс орны хоолны соёлыг бас иргэдтэй түгээх, тэр үйлчилгээ тав тухыг бас сайхан хангах те ажлын байрыг бас бий болгох, бас аймгийнхаа бас нүүр царай болж байгаа энэ сайхан залуучуудаа дүүнэртээ та нартай танаа удирдлагын ажлын хамт олонд энэ тогооч нарт бүх хүмүүстнийх нь талархлаа гэж хэлье. Баярлалаа. Одоохан эндээс тэгээд аймгийн төв Медиана 10 давхар ресторанд очие. Тэнд очиж сайхан бас танилцъя. Танд бас их маш их баярлалаа. Би дараа нэг таныг явахаас өмнө ярьж нэг өөрийн бас нэг улс орныхаа үндэснийхээ хоолоор бас нэг сайхан дайлнаа. Би өөрөө бас хийж өгье. Артнасгийн таагда өзөмкөл манайс өзө power box-ийн тэгтэн сэргээд мен қолымнан істеп беретін жақсы тамағымен сізге тамақ істеп берейін дейді. Жақсы. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Сайн байна уу? Сайхан наацтай. Сайхан. Манай ресторан тавтай мэдлээрээ. За дөрж ирлээ шүү дээ. За сая танаа тоглосон маш явж байгаа тоглоомор дээр амартай газараас нэг маш их. За ажил төрөл нэгтэй. тавдаг сайхан зочин ихтэй цооны манай одоо ганц сезон гадаад татварт маш их хүмүүс ирнэ. Алтай таван бод хурган хатгнуур зорж ирнэ. Аялагч нар ихтэй. Ихтэй. Тэгээ тогоос хүндэл зав 50 гэж байхгүй дээ тийм. Сайн хуучтай. Тийм. За дүүгийн хаалт тогоор сайн танилцаа та.
За манай хөвгүүд бол гэрэл хоолны таваас байна. Гэрэл. Ерөнхийдөө махан дээр зогсдог. Байр дээр чинь. Дандаа гэрэл. Гэрэл таваас манай. Тэгээ ихэнх нь миний гарын шавнаар гэх юм уу одоо. Бүгдөө шүү. Тий. Охтууд маань тэгээд пицца, паста тэгээд монгол хоол гээд зүгээр ажилладаг. Тий. Манай лира одоо энэ энтх хоолн дээр энтх хоол. За тэгээд бүлдэргэн гээд тэгээд пицца хоолны тооч. Тэгээд салат нь яхмаар л гээд охин. Тэгээд бэлдэх тооч айнур гээд. Басгаар гайда. Тий, газайв гээд одоо гэрэл хоолны тооч. Одоо жанарыг өсөж гэрэл хоолны. Одоо энэ зөвхөн нэг ялж ш тий. Тий, нэг ялж. Тий. Яг нэг ресторанынхаа одоо яг нөгөө урсгалаараа гоё ингээд нөгөө салаадных, десертных, гэрэлных гэдэг гоё. Десерт тусдаа тий. Тусдаа. Тий. За манайх сонсоорой. Махан цуглуул 2, монгол цуглуул 2. Хавай пицца 3, цэслат 1. Харита өхөр 1. Ойлгосноо? За. За болгоомжтаасаа гараа. За одоо хөцмөдтэй шөлөө идэлсэн үү? Тэгээд идэхээр. Хөцмөдтэй шөл нэг авсан баа. Одоо хада. Одоо ганц хоёр юм тавь тэгээд. Жижигвэт. За одоо манай донцлох гэвэл одоо тийм зайц манай хөрөлдсөн бэлтгэх зэхтэй. Хойны үлэн гэдсэнд одоо мах хамтлаад ямар нэгэн химийн бодисгүй өөрсдөө хийм гэсэн. Тэгээд бэлэн зайц авдаг байгаа. Одоо манай одоо нэрийн зайц юм мэдээ өөрсдөө хийдээ. Бэлтгэх зэхтэй тий. Одоо ихэнх одоо мах бүтээгдэхүүн бусад нөгөө бэлэн бүтээгдэхүүнүүд нөө бэлтгэх зэхээс бэлдээд ирнэ. Цаанаасаа. Одоо вакуумдаад ирээд энэ тий юм аа өөрсдөө бэлдэж байна. Тий бүгдийн өөрсдөө одоо соосоо гэтэл манайх өөрсдөө хийн. Бэлэн соос авахгүй. Хамтлагчийн хувьд бол ах одоо нэг хамтлагч хэрэггүй. Давс бэлц. Тий давс бэлцээр хамтлана. Өөр давс. Тий. Өөр одоо машины натур хамтлагийг Гоо тийм байхгүй. Тий. Шорлогон дээр болохоор нөгөө оунд хийстэй дараа жоохон бибиг соос төгсөөлдөг байгаа. Ерөнхийд хамтлага нь бол юм. Ер нь хэдэн минутын дотор. Одоо энэ махамцуул бол 20-25 минут. Яг л мах борц ихтэй одоо цаас гарахаар өөрөө харах. Энэ дотор бол адууны мах тий аль тогтоогоод оундоо гин. Тий. Ингээд би яаж байгаа вэ? Одоо энэ хоёр хуурц нь одоо нэг хайс тогтсон хамт оруулж өгч байгаа гэсэн үг тий. Дотроо хадлуулаад тий. Тэгээ шүүс авгасан бас тэргийлээд одоо энэ нөгөө нэг тогооч хүний чадвар тогооч нь шүү дээ тий. Тэгээс дан энэ дээр шалсараад болохгүй байх нь шүү дээ. Тийм ээ. Энэ дээр хайр нөгөө шүүс нь одоо хадгалдаг гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Яавн дотор яг гоё шүүсдэг байна тий. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За өнөөдөр манай нэвтрүүлгийн хамгийн одоо хүндтэй зоог бэлэн болсон байна. Эсвэл хүндтэй гэж хэлэхээр зоог байна л да. Одоо Монголд одоо байдаг л одоо бүхэл махан зөвлөх байна. Одоо тэгэхээр таны одоо бас сайхан гаргасан тий одоо бас л нэг бодол орсож энэ хоолыг зохиосон баг тий. Яагаад бас нэг юм олон төрлийн махан цуглуулгыг бас гаргая гэж бас бодсон бай тий. Тийм манай дээр нөгөө одоо хүмүүсийн ихлэд хотоодын судлан гэдэг шиг одоо манай баян үлгийнхэн маань ийм хоолнд дуртай нэг зүйл. Хоёрдугаарт илүү дутуу амтлагчгүй яг органик өөрийнхөө амтаар амьд юм амтлыг гэж яддаг шүү дээ. Тэрүүгээр нь бас хүмүүс дамт чанарыг хүрхийг хичээдэг. Тэгэл энэ одоо хищний төрлийг би тоогоо алдсан шүү түрүүнийг. За одоо энэ тийм юм байгаа. Энэ дахиа буулгах гэж байгаа бүрсэн. Бүрсэн дахиа гэж явна тий. Тэгээ дахианы гойны цул махан стейкнүүд байгаа. Тэс өхрийн чансан хавир байгаа. Тэгээ танд сая хэлсэн нөгөө манай гарын зайц хоньны мах. Тий. Одоо тэнцээ болохоор каз байгаа. Хоньны шорлог, дахиа шорлог, өхрийн шарсан мах байгаа.
Тэгээ ийм юм бүрдэлж байгаа. Тэгээд хачиртанд болохоор энэ одоо манай өөрсдийн нөгөө төмс тосон шар жиг шарсан. Тэгээд дудаа шинэ ногооны салаатаа. Энэ 5-6 үлдэх юм. Одоо заримдаа одоо эмэгтэй хүмүүс 10-аад хүн идчихдэг шүү дээ нэг тий. Тэгээд яг хөө манайх ч нөгөө ер нь бүх хоол порц ихтэй. Хоолн дээр ер нь юу их чухал вэ тий? Порц уу, амт уу, аль нь уу? Ер нь үйлчлэгээний нэг юм. Одоо үйлчлэл онцлог байгаа шүү дээ. Ресторан бол өөр юм байна. Чинь өөрийнхөө талаас бас тийм үү гэж байна. Миний бодлоор бол яг галтгоонд хийж болох юм хийх болохгүй зүйл гэж байгаа. Жишээ нь одоо мах эвдэж тэнцэн янз ч болохгүй одоо миний хувьд байна. Тэгээ өөрийнх нь нөгөө температурс нь таарсан тийм тусгай бэлтгэх зэг ч юм уу те. А тийм газраас одоо яг тэрний ам чанарыг алдахгүйгээр авчираад бэлдвэл одоо миний гол зорилго бол тийм. Энэ шөл тий нэрийн шөл хүч удаатай гоё. Хүч удаатай. Тий наач арц. Арц байна тий. Манайх бас арцаа бас өөрөөр бэлднэ. Технологи нөр. Тэгээд зөвхөн хүч будаагийн болохоор казны чансан шөлгөн дээр жигнэж болгодог. Нөгөө талаас танд бас нэг казны ямд орж байгаа бах. Хүчгээ нөгөө наврын баяр бол. Тий наврын баяр. Тэгээд энэ бол ерөөсөө давснаас өөр ямар ч амтгч байхгүй. Казаг ард өмнөөс үнсэн шүү дээ. Тий үнсэн шөл юм байна. Наврс хөшөө гэж ярьж шүү. Наврын хөшөө. Тэр маань. Тавсаа меню хараад яс их олон үндэсний хоолтой гэж бодож байгаа бах. Тэгээ манайх жил болгон менюгээс хэлдэг. Би тэгээ чамаагаа тийм том уцаа өсөж чадлаа за ингээд олон ажил юм болоо да. Тийм ээ тийм манайх одоо энэ салбартаа 50 ажилтнаа хараад тийм. Одоо чамд нэг зорсон зорилго байна. Байлгүй яах. Галтгоонд ер тоогооч болоод бас зорилго байгаа. Тэгээ одоо өөрийн гэсэн брэндээ гарах бодолтой. Тэгээ медиана рестораныг салбарыг улам мөрөгжүүлээд гадаадд бас нэгээл те. Монгол холоос сурталчлаад манайх одоо өлгийдөө ингээд олон меню нөгөө Солонгос хятад холж байна, энд холж байна. Өлгийн хүмүүс байна тэгээд гэхдээ нөгөө мах их чана. Тийм болохоор яг нутгийн хоол хийвэл баг нэг хүмүүс сонирхдаг уу яг. Өөр амт хүсээд байдаг байхгүй. Тэгээ нөгөө хотоос ирсэн зарим жуулчд маань ингээл яагаад ихэнхэн казак хоолнууд биш юм бэ гэж асууна бас. Бид нар яг нутгийн юм идмээр байна. Нутгийнууд байгаа. Хамгийн гол нэтгэн захиалга бол ямар ч одоо хүссэн хоолыг хийж өгнө маа. Энэ сайхан хоолны амтлал. Тэр сайхан гэр очсон багт энэ сайхан шимтээ ийм гоё натур мадлын мах бол амт чанар алдахгүй шүү дээ. Юу тийм. Гол нь нөхгүй. Тий. Амьд ам. Амьд имийг амтлал гэж. Бид нар чи ийм гоё натурын байгаль дээр ургаж байгаа шүү дээ. Маш олон төрлийн имийн ургамал байгаа. Тийм ээ. Энэ имийн ургамал энэ мах шиг гэсэн. Энэ мах шингэсэн энэ натур амтыг алдуулахгүй тул энийг чиний хийгээд байгаа технологи. Зүг биш. Тэ? Яагаад оовнд гэрэл дээр хийгээд байгаа чинь өсөөл энэ баг. Тэгэхээр үнэхээр хүн энэ махнаас гарч байгаа тэр аминдын имийн ургамлыг амтлыг юу одоо ингэж л гоё идэх хэрэгтэй. Ингэж л одоо гоё хийх хэрэгтэй. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Яник сайхан хоол бол сайхан хоол дүүтэй баярлалаа. За зүгээр байна. Одоо тэгэл хийсэн хоол болгон сайхан юм шиг аршаа болж олон хүмүүндээ сайхан олон сайхан буйныг бас хийж мөн одоо өөрийн сайхан казак болон Монголынхаа энэ үндэснийхэн хоолны соёлыг тэ орчин цаг үетэйгээ
хослуулж одоо сайхан дэлгэрүүлж байгаа. Энэ үйлс нь одоо далаа шиг сайхан ариун байж. Баярлаа. Хийсэн сайхан орц хоол болгон сайхан хүн ардтаа им аршаан болж болтугай. Баярлаа. Хүмүүний буйн ариун байх юм. Сайхан Баатар шиг баярлаа. Сайхан танилцлаа. Тий. За одоо ингээд За энэ манай буудал дараад ирсэн байна одоо. 9 давхар. Тий 9 давхар нь манай Медиана буудал. 10 давхар нь саяны та бидний орсон ресторан тий. Тэгээ одоо манайхын буудал үйл ажиллагаанд бол бас хэвэн явагдаж байгаа. Анх нэгдснээс хойш ресторантаа цуг ажиллаж байгаа. Сайхан цэвэр. Тий, цэвэрх сайхан буудлаа. Тий, одоо ерөнхийлөгч өөрөө гэж явдээ. Ерөнхийлөгч өөрөө. Тий. Зөв. Өнөөдөр би ерөнхийлөгч байна тий. Тийм ээ тий. Өө энэ ямар гоё төгсөөс тий. Энд ингээд зургатаа бараг гэр шиг юм ээ тий. Тий. Тэгээ цонх нь бол нэг айгуу гоё харуулсан юм шүү дээ тий. Тий, одоо энэ өлгийг эндээс бүхэлдээ харж болно. Тойрсон сонготой. За ингээд болоод ирэхлээр одоо тэрүүгээрээ сагсаа суугаар. Тий. Улаан ус. Улаан ус. Тэгээ толгой эндээс орж. Их гоё цэвэрхэн юм ээ тий. Буудал гэдэг чинь нөгөө хүний гэр бүлээрээ хүн ирээд амархад цэвэрхэн яг л тэр гэрийнх нь орчин шиг юм сайхан гоё бүрдүүлээд өгөх юм бол гоё цэвэр хүмүүс их дуртай тий. Тий. Энэс манайч буудал гэж яа. Заавал тэнд нэг арх уух хэрэгтэй юм уу? Тин тэрүүсээ заавал замраагүй байх хэрэгтэй юм уу? Үгүй шүү дээ тий. Тийм маань буудалд тамхи татж болохгүй. Яг хараатай. Тийм болохоор ийм гоё харагддаг байх. Ийм гоё юм ч тамхи татах хэрэггүй шүү дээ. Тийм ээ. За сайхан танилцлаа. За.